Хоёр асуулт байгаа та энд нь хариулъя гэж. Нэгдүгээрт та энэ Ардын намын дарга Мэйн Гомбын кулдыг хотын дарга байхад цагдаагийн даргаар ажиллаж ирсэн үнэн үү? Хоёрдугаарт нөөцний хэрэгээр ганц шоронд орцсон. Дээд шүүхийн шийдвэрэнд эцэслээд гарцсан. Тэрнтэй хамт шоронд орсон 3 залууг одоо яагаад татварын хэрэг болгож хувиргаад тамлаад байгаа юм бэ? Энэ хэзээ зогсох юм? Хоёр асуулт. Алтын гишүүний асуултанд хариулъя. Ийм гол даргатай тэр үед би хотын цагдаагийн дарга байсан. Ажилласан. Хотын даргын Улаанбаатар хотын бусад аж ахуйн нэгж агентлагуудын хэмжээнд хотын даргад өмнө иргэдийн аюулгүйд нийгмийн хэв жирэмж зохицуулах гэдэг юм энэ асуудлыг би хариуцж ажилласан тайлбараа тавьж ирсэн. Үнэн. Хоёрдугаар асуулт төр татврын ганц холбоотой 3 татврын асуудлаар шалгаад эхлэе гэж. Би энэ талаар алтан гишүүн би танд жиж хэлье. Яг бол одоо энэ мөрдөн байцaalтай шатнд байгаа асуудал. Энэ прокурорын зөвшөөрөлтөөр ярьдаг асуудал. Гамболд гэдэг хүн намайг алтсан намын дарга байхад энэ авилгатай эмчийн дарга болсон. Энэ элбэгдор жирэмхийлэгч самд оруулаад их хурлаар томилуулсан. 11 онд байх тийм ээ. Орлогчоор дээр хурц гэдэг үднийг томилж ирсэн. Би одоо энэ хөвөлдөөний төр хонгол монгол гэдэг юм чинь одоо яг эднэртэй холбоотой. Би гэхдээ гамбол даргааг бол би сайн мэдэхгүй. Би зүгээр хүнээ сонсоход бол гингүү тийм төрийн хүн гэж хэлдэг. Тэгтээ хүнд нөхцөлд ажилласан л да та. Тэгтээ хоншоор гаргаж чадаагүй л дээ. Яг л хонглын хаалга нээж өгдөг хүн болж хөвөрсөн л да. Саяны хэдэн жил бол шинжлэлийн засгийн газрыг ажиллаж байхад цагдаа бол энэ юу яагаагүй юм. Энэ бизнесмен төрийн байгууллагын ажилтны албан хаагчдыг халдаагүй. Бид нар халдуулаагүй юм. Энэ авилгатай эмч газар бол хавтгаарсан л да. Бид таныг өрөвдөд байгаа. Та хожим дурсамжиндаа яг үннийг бичээрэй. Өнөөдөр бол хэлж чадахгүй л дээ. Өнөөдөр Монголд үний юм хэлдэг хүн байхгүй. Үнүүг хэлсэн хүнд өхөр ямар мэлээ юм чи. Үнүүг хэлсэн хүнд хэн өшөөтэй лээ. Өхөр өшөөд. Одоо ерөнхийлөгчийн хүртэл өшөөтэй болцсон байгаа юм чи. Тэгэхээр та нар ингэж одоо няцсан жахаа болмоор байгаа юм аа. Амбал дарга. Би бол таныг гайхаж чинь. Нэг л шахалтанд орлоо. Дараа нь хэнийг тавих гэж таныг чөлөөж байгаа юм бол да. Та нэг гоё юм ярьж ш дуулан тэмд. Тэтгэвртэй говч нэг сайхан амрыг гэж бодоод өргөдлөө. Ийм юм Монголд байхгүй. Та эсвэл энэ хөвөлдөөнөөс залхсан уу эсвэл энэ хонглын хаалга нээж баахан хүмүүсийг хилмигдүүлэхээс залхсан уу нэг л юм боллоо. Та тэгтээ би 2-3 өдөр ажиллаад энэ худлаа хилээл яваад. Бизнесмэнүүдийг та нар ястаа алаад тусгасан да. Яа хайрын хэдэн хүмүүс. Одоо Монголд бизнес хийсэн дурвал их хурлын гишүүн болсон дээргээ бодоод баахан бизнесмэнүүд одоо их хурлд нэр дэвшнэ гэдэг авч байна. Би дахиад хэлье. Бизнес хийж байгаа хүмүүсийг шоронд танаахыг хийчихэл. Би гэхдээ таныг 100% зохион байгуулсан гэж хэлээгүй шүү. Зохион байгуулагч нар чинь өөр газар байна. Гэхдээ та бас их хариуцлагагүй. Заримдаа бол ажиллаа хийхгүй алга болдог. Доотлчин байгаа 2-3 хүн бол дээдлийнхээ хүмүүсийн захиалгаар авч өгсөн. Нэгдүгээр бизнесийн булааж авдаг. Төсөөдөө бизнесийн. Хоёрдугаар авилгатай тэмцэх газар маань авилга авдаг. Гуравдугаар лицензийн дээрэмддэг. Одоо тэр ерөнхийлөгчийн зөвлөхөд сууж байгаа залуу өөрөө бас авилгатай тэмцэх газар ажиллаж ирсэн шүү дээ. Би ингээд сүүлдээ та нарын үннийг хэлэхээс өөр аргагүй болж байна. Авилгатай тэмцэх газрын хүн яхаараа ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм чинь. Ямар их дуртай юм бэ? Ямар их сонирхолтой юм бэ? Энэ хүн амьтныг одоо зохиомл хэрэг үүсгэх, хилмигдүүлэх, хил суулгах. Энэ цог дарга гүлтгэн чиж. Хэн нэгэн гишүүн дээр ямар нэгэн байдлаар л ингээд шаналгаа үүсгээд хэрэг үүсгэхээр танаа аагент болчих юм аа. Энэ Отхон баяр тэгээ чимэг болцсон шүү дээ. Отхон баярын хэрэг гэж та нар хичнээн сүртэм гаргаж ирсэн. Юу болсон? Одоо яас байхгүй. Гэхдээ хэн яах? Тийм учраас энэ маш их муу юм хийсэн дээ. Одоо та тэгтээ яах ингээд
энэ ажлаас өөрөө нэгэн зүхтаад явж явах шиг байна. Би прокурорын дэрэгдэх мөрдөнг буцаагаад өгье гэдэг хуулийн төсөл санаачсан. Энэ хул дарга одоо энэ хул дарга юм энэ нийлбэг дурж мэдэхгүй. Хэлцүүлэхгүй. Модон 5 сард өргөн мэдүүлсэн бүтэн 1 жил болж байна. Энэ ямар сонирхлоор энэ хуулийг хэлцүүлдэг юм гэхлээр дахиад хүмүүсийг тамалж захиалгахдаа зохиомл хэрэгээ үүсгэж явах, гар хөдийнхөө хүмүүсийг байлгаж явах, хэнийг ч ямар ч хэрэгээр хэрэг үүсгэж явах тэр боломж аваад үлдээ.